Дорнод Монголын хуурай хэрийн доктортой ландшафт биологийн олон янз байдлын хамгаалалт төсөл манай аймгийн Матад хөлбөмбөр Булган суманд 21-с 25 онд хэрэгжих үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү төслийн өрөөнд Share Mongolia Дорнод Монголын хуурай хэрийн доктортой ландшафт биологийн олон янз байдлын хамгаалалт төсөлтэй хамт сургалтыг Булган хөлбөмбөр Матад сумдын малчдыг хамруулан 5 хоногийн хугацаанд маш үр дүнтэй зохион байгуулалт ажиллаж байна. Хөө сургалтын зохион байгуулснараа малчдын цаг хугацааг хэмнэж малчдын бүтээмжийг нэмэгдүүлж байна. Цаашаа цахилгаан ачаар хоньны ноос хэрэг технологийн сургалтыг жил бүр үе шаттай 14 сумын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөлөө ажиллаж байна. Сайн байцгаана. Намайг Инх Наасан гэдэг Share Mongolia төрийн бас байгууллагын зааварлагч багш юм байна. Тэгээ би Шинэ Зеландад цахилгаан машинаар хонь яргаад 10 жил болж байна тасралтгүй. Тэгээ Монголдо энийг нэвтрүүлж байгаа их баяртай байна. Share Mongolia гэдэг төрийн бас байгууллага бол малчдын Монголын хөдөө аж ахуйг дэмжих тийм Шинэ Зеландын хамтарсан Монголын хамтарсан төрийн бас байгууллага байгаа. Тэгээд энэ байгууллагын хүрээнд хөдөө аж ахуй малчтаа дэмжих энэ ажиллагаа хүрээнд цахилгаан машинаар хонь ноослох энэ ажлаа энэ жил эхлүүлээд явж байна. Тэгээд цаашдаа бас өргөжүүлээд илүү олон сургалтуудыг явуулах тийм төлөвлөгөөтэй байгаа. За цахилгаан машинаар хонь ярихад бол давуу тал нь цаг хугацаа маш их хэмнэн. Тэгээд хоньныхоо ноосыг бол маш жиг давж өгдөг давуу талтай ноосныхоо чанарт нөлөөлнө. Тэгээд хониндоо малдаа бас айгүй ээлтэй. Удаан хайргуул хонь ч тээрдэг тийм ээ. Хонь гидсэн дүүрдэг тийм талтай. Тэрэндээ бас давуу талтай. За хоньыг цахилгаан машинаар ярихтаа бол хөлдгөө. Тэгээд хөлөөрөө хавчаад хөлнийхөө байрлалуудаар яргадаг. Хамгийн гол нь хөлний байрлал маш чухал байдаг. Буруу байрлалтай хоньоо ингээд гидсэн шахах ч юм уу. Гидсэн дээр нь өвдгөл дарах ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд эсвэл хоолойг нь хойш нь дарддаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бол хонь тонх чинь тийм ээ. Хүний чэйжин дээр ингээд өвдгөлөө дарчихвал ямар мэдрэмж төрөх яг тийм мэдрэмж төрж байгаа тэр амьтан учраас тэрийг аль болох таатай байдлаар хөлөө зүгээр доор нь ивээд явчихдаг. Тэгээ машинаар харихтаа бол гидснээс эхлээл хой төлнөөсөө тэгэл нуруугаа тэгээд хоолныхоо хэсгийг тэгээ хүлэхгүйгээр ингээд хоёр хөлнийхөө завсар хавчуулаад тэгэл харгадаг. Тэр нь маш сайн техник. Энэ техникээр дэлхийн хамгийн олон хоньыг харгадаг. 9 цаг гэхэд 800 хонь ч юм уу яг энэ адилхан техник хэрэглэж харгадаг. Энэ бол дэлхийн шалгарсан хамгийн сайн техник юм аа. Тэгээд энэ техник Монголд нэвтрүүлэл явж байгаа. Share Mongolia манай байгууллагад нэвтрүүлэх гэж зориод явж байгаа. За цахилгаан машинаар хонь ярихад чухал анхаарах зүйл бол ир байдаг. Машина зөв хэрэглэх тэр нь хамгийн чухал байдаг. Тэгээ ингээд худалдаад авчлаа гэхэд мэдхгүй өөр ирнүүд нь айгүй олон төрлөөдөг. Тэрийг буруу ир авах тохиолдлууд айгүй их гарсан байдаг манай Монгол улсад. Тэгээ ирийг бол хэрэглаад бол өдөр болго хэрэлдэг. Цагаал хэрэглаад бол хэрэлдэг. Тэгээ эрлэхдээ бол яг зааврын дагуу зөв эрлэх ёстой. Тусгай эрлэгчээр өөр точилонд ч юм уу ямар нэг юмд үүрэх тийм боломжгүй яг тусгай эрлэгчээр эрлдэг. Тэгээ ир маань өдөрт 8 цаг ажиллаа гэхэд доотлын 2 ир байдаг. Уул ир тасдагч иргээд уул ир маань цаг болгон сольдог учраас өдөрт 8 хэрэгтэй 8 цаг ажиллавал цаг болгон сольдог. Дээдлийн тасдагч ир маань 34 15 минут болгон сольдог. Гайгүй сайн даагаадах юм бол 20 минут тэрнээс дээшээ бол хийхгүй заавал 20 минут болгоо сольдог. Өнөөдөр энэ хонь ярих машины талаар нэг жоох ойлголт өгье. Энэ машин маань хүмүүс ингээ асуулт хэд юм бэ гэдэг. Энэ машин болохоор сая 950 мянга. Тэгээд сая 950 мянгаар аваад хонь ярих юм байна гэж ойлгодог байхгүй. Тэгэхээр энийг аавна. Тэгээд энэ ирээ аавна. Энэ ирээ авч энэ хоёр ир энэ хамт байж хоньоо яргана. Ганцхан машиныг аваад ярихгүй. Тэгээд энэ ирлэгч энэ гурвыг авч яаж яг хонь ярихад өдөр болгон ярихад тохиромжтой. Төслөгийн хэмжээнд 3 сумын малчдыг хамарсан ноос ярих юм сургалт үйл ажиллагаа манай баг дээр явагдаж байна. Энэ нь бол зүйлүүд хонь ярих энэ төхөөрөмж энэ малчдыг ингэ сургаснараа бол ноосоо өөрсдөө энэ цахилгаан машинаараа яригч сурах. Энэний энэ төслөгийн өрөөнд бол энэ сургагч багш нар ирж энэ анханаас нь хонио яаж барих,
яаж хүлж ямар дараалалаар одоо хярах үйл ажиллагаа явагдах нь машинаа ингэ танилцуулах ийм үйл ажиллагаа бол сургалт бол 3 хоногийн хугацаатаагаар манай багийн үйл ажиллагаа бол явагдаж. Энэний дараа бол хонио хярах дуусныхаа дараа шууд ариутгал нь хийгдээд угаалга нь шууд үргэлжлээ явагдах байгаа. Энд бол манай багийн малчд бол маш ихээр хамрагдаж энэ машины үйл ажиллагаа, ноос хорихын үйл ажиллагааг захиргаан машинаар яаж харагдгийг сурахыг бол маш их эрмэлзэж. Одоо сүүлийн үед бол хонь бол толгойн тоогоороо маш их өссөн байгаа. Энэний дагуу бол одоо хонь хурганы ноосыг яаж харих ийм сургалт үйл ажиллагаа нь хамрагдж байгаараа маш их үр өгөөчтэй ийм сургалт болж байна.